111. За сайн мэцгоноо сонсогчдоо ингээд татвчгүй подкастыг сонсож байгаа та бүхэндээ маш их баярлалаа. Тэгээ манай подкастыг хамт байсан өмнөх дугаарууд маань сонсч байсан сонсогчид болон анх удаа сонсож байгаа та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргье. Тэгэхээр манай подкаст бол яг өнгөрсөн 1 сар хагасны хугацаанд бол яг хийгдээгүй байгаа. Энэ хугацаанд бас подкастаа яаж шинжлэх үү, яаж цаашид хийвэл зүгээр гэж нэлээд бодсон л доо. Яагаад тэгэхээр маш олон подкастууд яг ингээд зэрэг хийгдэж байгаа. Яг одоо миний хийдэг подкаст чи хүмүүсийг урьж оролцуулаад тухайн оныхаа давуу тал, онцлог болон давтагдчихгүй зүйлийг одоо ярилцдаг тийм подкастууд бол маш их байгаа. Тэгэхээр тэдгэр подкастуудтай тэргүй ижилхэн юм чинь заавал хийх шаардлага байна уу ч гэдэг юм уу те. Өнгөрсөн хугацаанд бас маш их зүйлийг бодлоо. Мөн яг анх подкаст хийж эхлэхдээ илүү мэрэгжилээр төвлөрч хийя. Яг одоо нэг дугаартаа жишээ нь одоо гал сүнэгч үед юм уу, эмч үед юм уу, эсвэл бүр нарийн мэрэгжлийн хүмүүсийг урьж оролцуулаад зөвхөн мэрэгжилээр төвлөрч ярилцдаг тийм подкаст хий гэж бодож байсан байхгүй юу? Эсвэл тэргээрээ хийх үү ч гэдэг юм уу, янз бүрийн санаанууд бодсон. Дээрээс нь эсвэл ямар нэгэн хэл барьж аваад солонгос хэлч гэдэг юм, англи хэлч гэдэг юм уу, яг энэ хэлүүдээ мэдээж төгс биш ч гэсэн яг хамтдаа ингээд сайжраад явах тийм хэлний талаар подкаст хийх үү гэх мэтлээ найзтайгаа ярилцсан. Тэгээ яг одоогийн байдлаар ямар шийдвэрт хүрсэн бэ гэхээр эх ондоо яг топ гэсэн 12 сэдвийг сонгож аваад яг 12 зочин л оролцуулъя гэж бодож байгаа. Сардаа нэг дугаар хийнэ гэсэн үг. Тэгэхээр яагаад энэ шийдвэрийг гаргасан бэ гэхээр өнгөрсөн яг 17 дугаараа эргэж сонсоод яг ямар болсон байна, юун дээр илүү ярилцсан байна гэдээ эргээд харахад яг 17 өөр сэдвээр 17 өөр гой зочинтой ярилцсан байгаа байхгүй юу. Тэгэхээр 2020 онд бас маш сонирхолтой яг 12 сэдвийг сонгож аваад хүмүүст одоо сонсоход маш их хэрэгтэй тий. Бусдад хэрэгцээтэй байгаа сэдвүүдийг сонгож аваад сэдвтээ таарсан зочдыг харин урьж оролцуулъя гэж одоо шийдвэрлсэн байгаа. Өмнө нь бол яг зочдоо урьж оролцуулаад зочдоо тааруулж асуулт асууж бэлддэг байсан бол одоо эхлээд сэдвээ сонгочоод тухайн сэдвтээ таарсан зочдоо урьж оролцуулна гэсэн үг. Тэгэхээр яг энэ чиглэлээр өөрчлөгдөж байгаа маань ч гэсэн та бүхэнд оноос таалагдах гэж их найдаж байна. Тэгэхээр та нараас 12 дугаарт маань яг ямар сэдвээр ярилцах вэ гэдгээр та бүхэн маань санал хэлж болно. Яг миний гаргацсан байгаа сэдвүүд дээр бас та бүхний маань санаа бас илүү таалагдах юм бол сэдвээ баг зэрэг өөрчилж болохоор байгаа шүү. Тэгэхээр та бүхэн манаас комментээр сэтгэлээ үлдээгэр гэж хэлмээр байна. Тэгээд энэ удаагийн дугаар маань юуны тухай ярилцах вэ гэхээр өмнөх 17 дугаараа ерөнхийд нь багцлаад яг дугаар бүрээс яг сонирхолтой хэсгүүдийг сонгож авсан байгаа. Тэгэхээр өмнөх 17 дугаарыг та бүхэн маань яг өнөөдрийн энэ подкастаар нэгтгээ сонсно гэсэн үг байгаа шүү. Тэгэхээр хэдүүлээ 2019 онд яг ямар сэдвээр ярилцсан бэ? Ямар зочдтой ярилцсан бэ гэдгийг товчхон базаад хэлэх юм бол бид нар Японд суралцдаг оюутантай ярилцсан байна. За эрүүл хооллолт, амьдралын хэв маягийн талаар ярилцсан байна. За Солонгос улсад мөн Монголынхоо нэрийг одоо амжилттай гаргаж яваа нэг эмэгтэйтэйс ярилцсан байна. За мөн подкаст хийж юу вэ гэдэг сэдвээр подкастад дурлагч сонирхогч бас хүнтэй ярилцсан байгаа. За сайхан бүсгүй группийн админ буюу 250 мянган гаруй бүсгүй нэгтгэж чадсан тийм бүсгүйтэйс ярилцсан байгаа. За хүүхдийн хамгааллын чиглэлээр 6 сарын 1-ний өдрийг ухтаад бас ярилцлага хийсэн байгаа. За мөнгөө хэрхэн амжилттай зөв хадгалах вэ? Буюу хадгаламж өсгөөс эхлэн номын зохиогч мөнгөнгээ түнтэй ярилцсан байгаа. Хэл сурах талаар бас маш их зөвлөгөөнүүд бас авахар дугаар маань бас байгаа. Энэ дугаарыг бас сонсоорой гэж хэлмээр байна. За дараа нь мөн аялагч бүсгүйтэй ярилцсан байгаа. Энэ дугаар маань бас маш их сонирхолтой болсон. Аялын талаар сонирхдаг бол 9 дахь дугаарыг маань сонсоорой. Зөвхөн хиймэл оюун ухаан буюу сүүлийн үед одоо энэ компьютерийн шинжлэх ухаан, энэ IT маш их хөгжиж байгаа. Энэ сэдвээр бас ярилцсан. За залуу хүмүүсийн төлөөлөл болгоод бас ирч хүч урам зориг авах үүднээс Австрали улсад суралцдаг бас нэгэн хүнлээ бас ярилцсан байгаа. За мөн яг цаг үеийн асуудлаар ярилцсан зүйл хэм бол үндсэн хуулийн өөрчлөлт бол яг энэ онд хийгдсэн байгаа. Тэгэхээр энэ сэдвээр 6 сард бас үндсэн хуулийн өөрчлөлтөнд саналаа өгч залуусын төлөөлөлтөд бас ярилцсан байгаа. За Японы их сургуульд ажилладаг хэрнээ давхар Япон хэлийг онлайнаар заадаг Амьдаатаа буюу хонгор цэлгээ тохинтой бас ярилцсан байгаа. За 14 дахь дугаар нь бас их сонирхолтой найзууд гэсэн сэдвээр би яг нэг найзтайгаа бас яг найз гэдэг сэдвээр ярилцсан байгаа. За дараагийн дугаарт маань
За дугуй спортын чиглэлийн хүн оролцсон байгаа. Дараа нь фитнес йогийн багштай бас ярилцсан байгаа. За хамгийн сүүлийн дугаарт маань бол залуу бүсгүүчүүдийнхаа залуучдаа төлөөлөл болгоод бизнес эрхлэгч бас нэг гайхалтай бүсгийг бас өөрж оролцуулан ярилцсан байгаа гэх мэтлэн давтагдчихгүй 17 сэдвээр хэдүүлээ өнгөрсөн 19 онд 17 дугаарыг хийжээ. Ингээд энэ 17 дугаараа хамтдаа сонсцгоё. За мөн 2020 онд давтагдчихгүй 12 сэдвээр ярилцлага хийх болно. Ингээд давтагдчихгүй подкастаа үргэлж хамт байгаарай. Мөн бусадтайгаа хуваалцаарай гэж хэлмээр байна. Ингээд подкастаа үргэлж хамт байдаг та нартай маш их баярлалаа. Подкастаа эхлүүлцгээе. Өөрийн чинь бодлоор давтагдчихгүй зан чанар чинь ер нь юу вэ? Би бас яг миний давтагдчихгүй зан чанар юу юм болоо гэж бодлоо л та. Тэгээд томроо хэлхээс өмнө бодож байхад болохоор миний давтагдчихгүй зан чанар бол шинээр санаа олохтой гэсэн. Тэгээд төсөөлөн бодох чадвар сайтай гэж өөрийгөө дүгнсэн. Тэгээд бас ерөөхдөө нийцж дээ. Тийм нийцж байна. Тэгээс би давтагдчихгүй муу чанар авсан гэдэг. Өнөө чамар сэний. Би ч хараагүй мэн. Тэр бас хэлчих юм уу? Тэг сонирхолтой. За сайн чанар нь болохоор сайн хөөсөн. Муу чанар нь болохоор янз бүрийн шин санаа болоод тэгэл тэрийг эхлэснээр ерөөсөө 100% төгсгөж чаддаггүй. Тэр нь болохоор давтагдчихгүй муу зан чанар юм байна да гэж сайн бодож илээ л та. Гэтэ амар сонирхолтой нөө би яг хүмүүсийн давтчихгүй зан чанар юу юм болоо гэж бодож байхад ерөөсөө муу талаас нь хараагүй. Тэнгүүд танаа гэрүүлээ харангуут бөөнөрөө яг тэр эко хоолоодаа эрүүл хоолоод аюугай хамтдаа идэд байдаг байхгүй юу? Тийм манай хүн болохоор ерөн зүгээр эмэгтэй хүмүүс өөрөө ихнэр хүн одоо гэр эцэгтэй болоод ерөөсөө одоо гэр бүлийн чинь одоо хань ижил одоо хүүхдүүд чинь эрүүл мэнд ерөөсөө чамаас шалтгаалнаа гэж л ерөөсөө аюу хариуцлагатай өөртөө юм шиг санагдсан. Тэгээд тэр үднээс тэг гол нь ингээд идээд тийм хоолнод идээд тахаар манай нөхөрч гэсэн өөрт нь ингээд аюу хөвгөлт гараад өмнө нь одоо надтай хамт нэг гэрт орохоос өмнө одоо арай өөр юм дараа нь ингээд нөөрн дээр нь гарсан багтаад ч юм уу ингээд аюу гой өөрчлөлт гарахаар ер нь бол аюу happy л над миний хоол идсэн шүү дээ. Өчигдөрхөн бас нэг найзтайгаар юм яриад бас нэг найз нэлсэн юм л да. Би бол нөхөртөө болоод өөр ямар ч энэтэй хүний хоолыг өгдөггүй. Яагаад гэвэл миний хийсэн хоол би өөрийнхөө энергийг нөхөртөө дамжуулж байгаа гэдэг ингэж хэлсэн байсан. Тэгээ тэр аягүй чухал юм шиг надад санагдсан. Тэгээд ер нь бодохдоо би бас ингээл өөрийнхөө гоё хоолоо ингээл гоё сайхан юм бодоод ингээд тэр ч тань нэг энерги шүү дээ. За тэгвэл анх ингээд оюутнаар ирж ирсэн юм. Тэр үед хил усны асуудал яг ямар байсан бол дээрэс нь бас энд ирж байгаа монголчууд хөвчлэн нөгөө нэг хичээл хажуугаар давхар ажил хийдэг штэ тий. Тэр талаас ярилцвал яг ямар байсан бэ? Хилээс яаж сурсан бэ? Зөв. Би яг нэг л Солонгос ирэхээс өмнө нэг жилийн турш Монголдо Солонгос хэлээр үзчихсэн. Тэгээд би даач. Тэгээд яг Солонгос нэг жилийн дотор маш эрчимтэй ганцаархнаа аюул Солонгос хэлийг үзээ. Би тухайн үед Солонгос хэлний дөрөв дурсан гэж өөрийгөө ярьдаг аахгүй юу? Хүн дурсан юм байхгүй би. Зарим хүүхдүүд чинь тухайн үед 10 жилийн хүүхдүүд чинь тэр ангийн тэр залуу малуу гэж шахах явуулдагс. Би бол бүрэн Солонгос хэлний дуртай. Манай ангийнхан амар шахах тасалгаанаа хүртэл би ерөөсөө хашаач гарахгүй Солонгос хэлийг хийдэг гэсэн. Өдрийн хүүхэд харьцаал 12-оос 12:30-аас орой 10 мар хүртэл Солонгос хэлийг үздэг гэсэн. Тасралтгүйгээр тоглоом зэснийг яг тасралтгүйгээр тэгээд нэг жилийн туршаад цуураад ягаад би топикийн 4-тэй болж би нэг жилийн дотор контактна би дагаа топикийн 4-тэй яг юу их сургуультай хурж иржсэн. Тэгэхэд манай шууд хичээлээ сонсож болно гэж хэлжсэн надад. Чи мэдээлэлээ сонсоо гэд. Тэгээ мэргэжлийн хажуугаар яг Солонгос хэлийг нэмэлт сурахыг хүсэх юм бол хэлний бэлтгэл рүү очиад 6 чамаа ингээд чиний хэлний одоо оногч гэртээ чинь тооцож өгөө гэсэн байхгүй. Тэгээ харин яг 6 сарын турш их сургуульд очиад хэлний мэргэжлийн хичээлээ үзэнгээ хэлний бэлтгэл
Тэгээ 6 цагийн өдөр сураад миний бас топикийн хэмжээ 6 хөтлөсөн. Вау. Тэгээ чинь 9 жилийн өмнө топикийн баруун 6-тай байсан байхгүй юу? Тэгээд би өөрөө солонгос хэлэнд амар дуурлаж ер нь эрэгтэй хүүхд мөхчдөөс өөрчлөсөн тохиолдол байгаагүй ер нь солонгос хэлээс өмнө. За би болохоор подкаст гэж зөндөө сонсч л байсан. Тэгээ баг юу юм болоо гэдгийг ч мэдэхгүй явж байгаад хамгийн анх нэг iTunes гэдэг юу вебсайтн дээр нөгөө Батнайрамт гэдэг ах байдаг шүү дээ. Одоо энэ аналог подкастын үүсгэн байгуулагч бас хөтлөгч хийгээ явдаг. Нөгөө юу Harvard төгсөн гэдгээр хүмүүс илүү сайн мэддэг ба. Тэгээд би ярилцлагыг уншаад аналог гэдэг подкастыг үүсгэн байгуулад явж байгаа гэх тэр ярилцлагыг уншаад илүү сонсч үзэх гэсэн гэж их бодож ирсэн. Тэгээд яг бас хэрэгжүүлж эхлэегүй л явж байгаад сүүлд нь одоо яг анх сонссон гэхээр 3 сарын ихэр юм одоо баг чиний стори дээрээс харж ирсэн баха нөгөө Сэхэтэн подкастын логотой. Тэрийг харчаад за яг сонсож үзье тэрийг ажил хэрэг болгоод татаж үзээ. Тэгээд анх подкаст гэсэн юм байт юм байна гэдэг тийшээ ороод бүр өөртний гоё сонсохгүй мэдгүй хаагаар юу хийж явчихсан бол тоо гэж бодсон. Тинчээ баг бүлэгтний ертөнцөөс юм л та. Тэгээд тэндээс би Сэхэтэн подкастын нэг дугаарыг яг бүтэн сонссон. Татаж авчаад өглөө гэрээсээ ажил руугаа явах замдаа одоо нөгөө нэг баяр сайхан ахын дугаар ирсэн юм а тэр Ant Global гэдэг компани нөгөө үйл ажиллагаа эрхэлсэн захирал юм байлээ. Тэгээ бас нөгөө нэг MBA буюу бизнесийн удирдлагын чиглэлээр одоо нөгөө Вашингтоны их сургуулийн постэр бизнесийн сургуулийг төгссөн юм байлээ л дээ. Тэгээд өөрөө маш алдартай. Бас нэмээд хэлэхэд нөгөө бизнес нэтворкийг бүтээж ирсэн юм байлээ. Тийм үү. Бизнес нэтворкийг одоо санаачилсан үүсгэн байгуулсан хүн гэсэн үг үү тий? Тийм байлээ. Тэгээд бас нөгөө Amazon-д бас дадлага хийжсэн гэж зөндөө олон гоё ярих юм ихтэй хүү юм байлээ. Тэгээд энэ хүний дугаарыг сонсчоод бүтэн сонсоод яг ажилдаа ирэхдээ яг дууссан нөгөө нэг гэр ажил хоёроос зайтай болохоор яг нэг ингээд таардаг байхгүй юу? Тэр нь тэгээд анх сонсчоод энэ дугаар дээрээс нь болохоор нөгөө юу гэдэг нэртэй санаа зовхоо болоод хийж эхэлсэн. Тэгээд арчигнаас нэрнээс нь ер нь надад их таалагдаад тэгээд сонсоод үзсэн чинь зөндөө олон гоё зүйлүүдийн талаар сурсан. Энэ болохоор тэнцвэртэй амьдрах гэдэг нь юу юм бэ? Мөн яагаад гэр бүл хайртай хүмүүстэй илүү их цаг гаргах ёстой юм? Тэгээд нөгөө нэг материалын хөрөнгө нь бол яг эд баялаг биш юм аа. Жинхнээсээ баялаг гэдэг нь юу юм бэ гэдэг талаар гоё сонирхолтой ярилцлагуудыг сонсоод их юм ойлгож ирсэн. Дугаар нь л юм байсан байгаа. Тэгээ бүр анхны дугаараа бүр айгүй сэтгэлдээ айгүй шингээж үлдээсэн байна штэ тий. Би бас яг наад дугаарыг чинь сонсч ирсэн байхгүй юу. Тэгээд ерөнхийдөө яг сэтгэлд үлдсэн юмнууд бол айгүй цөөхөн байна. Яг ингээл гол юмнуудаа л үлдээсэн. Одоо санаа зовлтгүй шууд хий гэдэг. Яг шууд хий гэдгийн оронд нэг үг хэлж ирсэн л да. Тэгтээ яг тий тохиромжгүй гэдэг. Тэгэхээр айгүй гоё бас подкаст болсон байсан. Сэхэтэн подкастын хамт олон хийсэн байсан тий. Сэхэтэн подкастын хийсэн байсан. Тэгээд оролцож анх сонссон дугаар маань болоод тэр юм амар гоё нэрч хүчтэй хүн орсон байсан болохоор бүр ингээл уран зориг ороод явцсан анх сонсоод. Тийм их гоё. Тэгвэл анхны гараагаа бас их гоё подкастаар хэлсэн учраас их нөлөөлсөн байна тий. Өдөө хүртэл сонсоход. Тийм магадгүй тийм баха. Их өдөртэй би санагдсан байна. Тийм дахиж сонсох. За шууд өмнө эхэлж иж энэ асуултыг асуух нь зөв үгүй юу? Гэхдээ ер нь подкаст сонсоод яг ямар үр дүнд хүрсэн бэ? Сонсогчд маань бас мэдхийг хүсэж байгаа. Жишээ нь подкаст чинь дуу яг сонсоод явж болно. Би угаасаа дуу сонсоод явж идэг гэсэн. Тэгээд тэр урт хугацаанд чинь дуу сонсоод явхад яг над эргээд хөрх үр дүн нь юу юм бэ гэхэрсэн их байхгүй шүү дээ. Яг сонсож байгаа дуртай юмнасаа кайф авах бах тий. Тэгэхээр подкастаас болохоор илүү их мэдээлэл авдаг гэдгээр надад их таалагдсан. Тэгээд ер нь төрөл бүрийн мэдээллийг тэндээс авах боломжтой байсан гоё байсан л да. Хийдний зүгээр ингээл хүчин сонсоод дуу сонсоод явж байхын оронд өөрийнхөө сонсмоор байгаа төрлөөрөө хайж үзээд тэгээд тэндээсээ одоо гоё гэсэн мэдээллүүдээ бүр ингээд тэмдэглээд авдаг зарим юм бэ. Тэгээд эргээд надад өгсөн үр дүн юу юм бэ гэхээр би ерөөс төлөвлөлтөн дээр ерөөс юм бичдэггүй байсан байхгүй зүгээр яг бодоол явж идэг.
Тэгээд эндээс болохоор би төлөвлөлт гэдэг юмыг бол яалтчгүй сайн сурсан байгаа надад яг сонсож ирснээс хойш одоо хүртэл орж ирсэн юм. За би нөө подкастын ихэнд хэлсэн ш нөө хоёр асуултын нэгийг их хэсэгтэй, нэгийг төгсгөл хэсэгтэй гэх тээ. Төгсгөлийн асуулт маань болохоор ерөнхийдөө оролцогч бүрийн маань яг ингээд өдний хүртэл амьдрах хугацаанд нэг байнга дадал зуршил болгож ирсэн. Бусдад одоо хэрэгтэй байж болохоор тийм зүйлээ бас хуваалцаач гэд асуудаг байхгүй юу? Тийм. За дадал зуршил гэх юм бол маш их байна. Одоо ингээд нөгөө амьдрал нөгөө хийсээр хагаад бүр тасцсан зүйлүүд байдаг шүү дээ. Тэр нь болохоор нөгөө сөрөг юмнууд маань ч байна жишээлбэл. Амьдрал бас авууштай юмнууд маань ч байна. Авуушгүй юмнуудаа хилжсэнээс авууштай юмнуудаа бас хилжээ тий. За би бол жишээлбэл ээж хүн бас нөгөө эмэгтэй хүн гэдэг үүднээс хүүхдийнхаа шүдний эрүүл ахуйд маш их одоо цаг хугацаа зарцуулдаг, маш их нөгөө анхаарал тавьдаг. Өөрийнхөө гэр бүлийнхаа гэсэн үг шүү дээ. Тэгээд оройд болгон маш сайн шүдээ бүр угаадаг. Угаалгадаг хүүхдийнхаа. Энэ магадгүй нөгөө зүгээр л энгийн л нөгөө одоо хүн болгонд байх хэрэгтэй байдаг ч гэсэн зарим хүмүүс маань ерөөсөө нэг тоохгүй байдаг. Тийм. Амны үндэ гэдэг бол маш хамгийн шүдний биш л дээ. Гэхдээ амны үндэ гэдэг бол одоо эрүүл байх одоо үндэс гэж үздэг. Амны бактери бол хотоодонд очдог одоо 5 цэл эргэтэн дээр нөлөөлдөгч байж магадгүй. Тийм учраас нөгөө хүүхдийг ч гэсэн тий өвдгөөл бид нар ингээл нөгөө даавахта шүтнүүд бол аут бүхэл явдаг байсан шүү дээ. Тийм байхгүйгээр ингээд багаас нь зөв одоо юутай угаалт багаас нь зөв байна. Багаас нь зөв ингээд дадал зуршилтай болгочвол их зүгээр юм болоо гэж боддог. Тэгээд одоо ингээд манай хүүхдийн шүд гэхэд үеийнхнээс ингээд хамгийн одоо байж бол хамгийн одоо өндөр түвшний одоо эрүүлээд байгаа байхгүй юу. Тэгэхээр тэрийг би өөрийнхөө бас ингээд орой унтдаг ингээд орой унтахаа өмнө байнга шүдээ ингээд зөв угаалтаар угааж байнга юу угаадаг одоо дадал зуршлынхаа ач тус юм болоо гэж боддог. Солонгост байгаа монголчуудтай илүү уриалмаар санагддаг л та. Одоо Солонгост чинь 36 орчим мянган монголчууд амьдарч байгаа байхгүй юу? Энэ нь бол монголоор Монголын нэг аймаг гэсэн үг. Монголын нэг аймаг Солонгост амьдарч байгаа л гэсэн үг л дээ. Ер нь бол тэгэхээр энэ байгаа хүмүүс монгол хэлээ, монгол соёлоо ингээд авч үлдэхгүй, өвлүүлэхгүй юм бол энэ бол маш харамсалтай зүйл болно гэж би боддог хувийнхаа үднээс. Тэгэхээр эргээд мэдээж гадаадд байгаа монголчууд маш олон ч гэсэн ялангуяа Солонгост байгаа монголчууд энэ олон одоо 40 мянган орчим монголчуудыг чи ихэвчлэн одоо суурьшаагүй эргэж Монголд очих нь тодорхой одоо буцах хаяг нь Монгол гэдэг нь шүү дээ тий. Монголд очих тодорхой хүмүүс байгаад байгаа байхгүй миний харж байгаагаар. Тэгэхээр хүүхдүүдтэй монгол хэлийг заавал зааяа тий. Монгол хэл соёлоо битгий алдаач өдөр алга одоо харьцангуй юм хөгжөөс Сөүл болон Бусан гээд хоёр том хотод нь монгол сургууль байна. Энд ингээ хүүхдүүдэд явуулаач хэрвээ боломж байхгүй бол одоо нөгөө нэг өөрсдөө гэрээрээ заадаг ч юм уу тийм хүүхдийнхээ сурах ингээд монгол хэлээ сурах орчны эцэг эхчүүд заавал хангаасай тий. Эргээд Монголд очиод энэ хүүхдүүд маш том одоо асуудал хэл мэдгүйгээс болоод өөртөө итгэлгүй дээрээс нь ялгуурлал ингээд хүрдэг ч юм уу ямар нэгэн байдлаар ингээ хохирноо. Тэгэхээр энэ талаас нь хайхаараасай гэж айгу уриалмаар хүсдэг. Энэ подкастыг дамжуулаад энэ хоёр санаа зовж авдаг зүйлээ хэлээ да. Дээрээс нь тэгээд мэдээж яг хэлхий ингээд Солонгост ийм байна монголчууд ийгээсээ ингээд хэлмэрдэг зүйл бол яг та нарын бүгдээрийнхээ дурдсан шиг иргэн бүр өөрийгөө бас ингээд тухамсарлаад ингээд уриалдаг, иргэн тойрноо хардаг, төрөө шахаж шаарддаг тий төрийн бас байгууллагуудаа дэмждэг цааш нь ингээд энэ мэдээллийг ингээд түгээдэг байгаасаа гэж бас өсөж байна. Нээрээс нь хонгороогийн тэрний хилдэг цаазаар авъял гээд тэрнээр ингээд бас ингээд ихчүүд ингээд шуураад байгаа штэ цаазаар аав маа гэдэг ингээд шуураад байгаа нь ер нь бол бас ингээд эргэл хүний эрх юм боловсрал гэдэг зүйл дээр байх бүтээл холбоотой болов уу гэж би бодож байна л та. Юу яа дараа одоо хөгжингүй орн гэж тэгэхээр Япон, Америк, Солонгос гэлээ хүчтэй орны бүх л юмыг ингээд авч хэрэгжүүлнэ гэж ярьцдаг. Гэтэл яг хитрхи хөгжил гэдэг чинь бас зөвөө буруу юу тий. Хитрхи хөгжлийн дотор бас бодож эргэж харах зүйл өчнөө байдаг. Тийм болохоор өөрийн одоо орныхоо байгаа тэр сайн тал, сайн туршлага авч үлдэнгээ бусад орноос суралцаж явах нь зүгээр юм болоо гэж бодогцсон. Тийм жишээлбэл ганцхан жишээ тэр нь болохоор
боловсролын салбарт одоо Японы нөгөө нэг сургуулиудын дүрм товцыг айгүйх яаж байгаа шүү дээ. Гэтэл Японд иргээд энэ дүрм товц гэдэг чинь бүр ингээд амар юм болцсон. Аймс нь хүртэл ижил ах хэвээр ч гэдэг юм уу тийм болчихсон. Эргээд нөгөө хүүхдтэй амжиргааны түвшин доогуур гэр бүлтэй ингээд ачаал учруулдаг болцсон. Тийм болохоор энэ дээр бас нэлээд бодлоготой хандаасай гэж үзэж байна. Яг үнэ. Урайлга дээр нөгөө нэг түрүүнд урьдсанаас гарна нэгэнд хүүхдийн эрхийн талаар ярьж байгаа юм чинь хүүхэд нөгөө нэг тоглох эрх тоглож наадах ер нь бол эрх нь штэ тийм үстэй гэхгүй яг хуулинд заагаагүй ч гэсэн ер нь энийг яг яадаг юм бол та нараас ихлэ асуу гэж бодсон юм. Тоглох эрхтэй мэрхтэй гэж байхгүй үстэй тийм хууль нь өгчих эрхтэй л гэж өгчих эрхтэй. Тэгээд тэгвэл ер нь бол ингээд хүүхдийн эрх ярьж байгаа ч гэсэн одоо наснд нь тохирсон хүүхдэд бол энэ тоглох ингээд эрхийг бас заавал олгох хэрэгтэй юм байна гэдгийг би бас боддог байхгүй юу. Одоо ингээд бага насны хүүхдийг хэтэрхий хичээлээр дарахаас гадна тоглох орон зайг нь бас хүүхдэд олгодог байгаасаа гэж эцэг эхчүүдэд уриалмаар байгаа. Бас хөгжих эрхийг нь биелүүлэхдээ тоглоулах арга замаа тэгвэл тийм тоглоулах арга замаа. За та тэгэхээр бас урайлгыг сонссон чинь миний хувьд болохоор бүр хэлэх үггүй болтол та дөрөв манаас айгүй гоё хэлжлээ. За ер нь бол энэ хүрээд подкастаа өндөрлөе гэж бодож байна. За тэгээд урилгын маань хүлээн авч бид наттай хамт подкастт маань оролцож ярилцсанд маш их баярлалаа. Энэ дугаар маань хүүхдийн эрхийн өдрийг угтаад 5 сарын 27-ны өдөр цацагдах байгаа. Тэгэхээр яг бидний хүсдэг шиг бас хүүхдэд ээлтэй нийгэм удахгүй бас бий болно гэдэгт итгэлтэй байна. Тэгээ хамтдаа бас өөрсдийнхөө зорж байгаа зүйл рүү хамтдаа тэмүүлцгээе гэж хэлье. За тэгээ та нартай маш их баярлалаа. Баярлалаа. За дөнгөж сая подкастын 6 дахь дугаар буюу та бүхний сонссон энэхүү дугаарыг янзалж дуусаад би энэхүү бичлэг хийж байна. Тэгэхээр яагаад бас ингээд подкастаа зүгээр дуусгахгүй яриад байна вэ гэхлээр одоо хүүхдийн эрхийн өдрийг тохиолдуулж би энэхүү подкастыг хийсэн байгаа. Бидний эргэн тойронд энэ нийгэмд маш олон асуудал байна. LGBT хүмүүсийн асуудал гэдэг юм уу, хүүхдийн эрхийн асуудал, аль эсвэл гадаад хүмүүстэй суулаа гэж гадуурхах гэдэг юм уу. Үнэндээ маш олон асуудал байна. Эдийн засгийн хямралаас ахуулаад. Гэхдээ энэ бүдийн гаргалгаа нь бид нар өөрсдөө хэрвээ бид нар зөв байж чадах юм бол энэ олон асуудал гарахгүй. Тэр дундаа хэрвээ бид нар нийгмийн өөрчлөлийг хүсэх юм бол яг одоо бидний төрүүлж өсгөж буй үр хүүхдээ бид нар зөв хүмүүжүүлж байж 20 жилийн дараа 20 настай тэр залуу, тэр охин энэ нийгмийг зөв авч явахд бас их нөлөөлөх юм шүү. Бид нар одоо яг 20 дэх залуучууд ч хэлээ. Энэ бүгдэд оролцохын тулд бид нар өөрсдөөсөө л эхлэн шүү гэдгийг би хэлхийг хүсэж байна л да. Тэгээ маш олон асуудлууд байгаа ч гэсэн дор бүрнээ хичээцгээ нийгмийн асуудлууд мэдээж аль ч нийгэмд байдаг, ундарсаар байдаг. Гэхдээ хүүхдэд ээлтэй нийгмийг бий болгохын тулд хүндээ ээлтэй нийгмийг бий болгохын тулд өөрсдөөсөө хэлье гэж уриалмаар байна. Ингээд яг одоо миний ярианы доор дэвсгэр болон явж буй энэхүү дууг маань би хүүхдийн санаасаа зөвшөөрөл авч тавьсан байгаа. Хүнд нэг юм гацсан юм шиг эсвэл нэг буруу замаар яваад байгаа юм шиг мэдрэмж төрдөг үе байдаг шүү дээ. Би ерөөсөө л нэг болж өгөхгүй нэг амар стрессдэг. Тийм үе дээрээ байгаа хүмүүс та юу зөвлөх вэ? Тийм үе дээр байгаа хүмүүс та. Бусадтай ярилцах хэрэгтэй, уулзах хэрэгтэй. Тэгээд өөрийгөө өмөрөхгүйгээр асуудалд бодиттой хандах хэрэгтэй. Бидний асуудалд ороод байгаа тэр зүйлээ стресс хийх оронд суралцах хэрэгтэй. Юун дээр алдав? Тэр бодох арга зүйг өөрчлөхийн тулд анхаарах хэрэгтэй юм шүү. Тэгээ ер нь хагал хийх хэрэгтэй юм шүү дөө. Тэрнээс суралцахын тулд тэр номноос хагал хийдэг юм. Эсвэл хоолны систем өөрчилж үздэг юм уу тий? Эсвэл Google дасгал хийгээд үздэг юм уу тий? Яг чамд тохирсон арга нь агаалгах гэж бодож байна. Би бол угаасаа тэгсэн юм чи. Тийм. Ер нь дуртай юмаа хийх нэг зөв юм шиг үлээ тий? Дуртай юмаа болоод тэгж л ярих юм билээ. За. Би бол дуртай юмаа мэдгүй одоогийн байдлаар бол асуудлаасаа гарахын тулд дургуй зүйлээ ч гэсэн хийж үзсэн тийм. Тийм. Дуртай юмаа хийн гэдэг тахлаа нөгөө талаар хүмүүс шал угаахаар болж магадгүй. Шал угаах чинь зүгээр шүү дээ. Үзчих хэрэгтэй. Хийчих хэрэгтэй. Тийм тийм яах вэ? За подкастын маань сүүлийн асуултыг танаас асууя.
та залуучуудаа хандаад манай подкастын сонсогчдод зориулаад яг ийм зөвлөгөө юм уу хэлэх үг байвал зөвл би нэг амар тийм зөвлөчхөрч юм. Эсвэл уриалаад ч юм уу нэг оролцож байгаа хүмүүс маань ерөнхийдөө өөрсдийнхөө нэг хийдэг зүйлсээр ингээд уриалдаг байхгүй юу? За тасгал хөдөлгөөн хийгэрэй ч гэдэг юм уу? Эсвэл эко байцгаач гэдэг юм уу? Яг илүү баамангор амьдрах. Бүр энгийн байх. Хинч биш. Өөрийгөө нэг хин нэгэн болгож хэлбэрт байхгүй нэг хинч биш байх. Нэг тийм алхам хийгээд алхам биш те. Алхам хийгээд яг үзэх хэрэгтэй. Бахаа гэж бодож байна. Дүрээсээ гараад гой харагдахаас ихтэй хэсэг байлаа те. Яг үнэ. За тэгээд үзүүлээ тийм бол гэсэн бодолтой. За. За. Зөндөө янз бүрийн уучлаарай. Үгүй баярлалаа. Сая таны сүүлийн хэлсүүг сонссон чинь яг сонсогчдоо номын уншаад үзээрэй гэж хэлмээр байна. Тэгэх юм бол яагаад заавал энэ үгийг хэлвэ гэдгийг илүү бас их ойлгох бах. Би нөгөө номын уншсан болохоор яг илүү сайн ойлгоод байгаа байхгүй юу? Ийм учраас ингээрээ өөрийгөө нэг тэнэг хэв маях баригдаал би нэг мундаг хүн гээл те тэргээрээ баригдаад авахгүй өөрийгөө нэг сул тавиад үзээрэй гэд. Тэр талаас нь би илүү хүлээж авч байна. Тэгээ танд бас ингээд цаг цаваа гаргаад миний подкастэнд оролцсонд маш их баярлалаа. Тэгээ таныг зөвшөөрсөнд бол би маш их баярлж байгаа. Магадгүй цаг завгүй байхад зөвшөөрөхгүй байх гэж би бодож исэн байхгүй юу? Тэгээ зөвшөөрсөн учраас их баярлж байна. Тэгээ таны дараагийн ажил үйлсэд нь номд нь бас өсөл мөрөөдөл гэр бүлд нь бүх одоо хамгийн сайн мөхний хүсье юм гэх. Маш их баярлалаа. Баярлалаа. Таны оронд байгаа чи яваас манай сонсож байгаа хүмүүс бие самбадаараа ирүүл байгаараа. Айлуулах тэгээд байгаа цаг хугацаагаа илүү аз жаргалтай байлгах хэрэгтэй байх. Аз жаргалтай байна гэдэг нь яг нь ер нь бол ажил хийж байгаа ч гэсэн тэр олдож байгаа боломжийг тэ хатаа хүмүүстэйгээ боломж олж байгаа цагийг бас таахан өнгөрүүлэх хэрэмцээрээ би сүүлд нэг тэр аялж явж байхдаа амьдрах үе гэдэг үе хоогийн нэг номыг уншсан. Тэгээд надад яг тийм мэдрэмж төрсөн. Бид нар бас нэг харуулаг өөрчлөлт гэдэг юм уу. Тэр цаг хугацаагаа ирээдүйдээ зориулж байгаа гэл. Одоо цагаа аюух гээгээд одоо цагийнхаа зарим нэг боломжит үнцэнтэй тэр зүйлийг дэмий стресстэй дэмий бодох хатар зарцуулж тийм болов гэж анзаарсан л да. Тэгэхээр бага цаг хугацаагаас нэгэн тойрондоо хайлна гэдэг чинь яг зүгээр нэг жаргаал тэгэл хийцгүүрэл суухыг хэлэхгүй л байна л да. Тийм хин нэгэнд тийм харилцаатай ингээ тийм гоё болол саламж зөв халамж тавьж чаддаг. Тийм байвал тийм бол гэсэн. Үгээр дуусгах ба. Ерөнхийдөө бол өөрийгөө танилцуулна гэвэл би бас тэр тал дээрээс айгүйх бодож үздэг. Би ер нь яг юу хийдэг юм. Миний яг одоо чинь нэг л юм хийдэг гэдээ үзэх юм бол тэр нь болохоор юу юм бэ лээ. Сурах хүсэлтэй. Тэгээ сурах гэдэг урлагийг одоо мастер хийхийг зорж байгаа ч гэх юм уу тийм. Тэгээ тийм учраас хэл сурахыг ч үзэж гин хүний тарих одоо гэх мэт юмнуудыг судалж гин гэх мэт тэгээд тэр сурах гэдэг урлаг дотор нь бас заах гэдэг юм маш чухал байгаад байдаг. Тэгээд заах тусам улам хурдан сурдаг. Тэгээд тийм учраас тэр сурах заах гэдэг хоёр юмыг л мастер хийх гэл үзээд байгаа нэг хүн байна. Яг одоогийн байдлаар бол сурж байгаа хэл гэвэл за нэг 10-аад хэл байгаа. Монгол хэлийг тооцохгүй гэвэл нэг 9 хэлч юм да. Тэгээ монгол хэлийг би одоо хүртэл сурж байгаа гэж тооцдог байхгүй. Яг л би монголоор шинэ үг одоо хүртэл сурдаг. Монгол хэлээр өөрийгөө бас яаж илэрхийлэхийг одоо хүртэл хөгжүүлдэг. Хүмүүс бас тэрийг тооцдог гэж магадгүй төрөл хэлэндээ тооцдог баг. Тэр нь бас надад аягүй сайн санагддаг. Тэгээд ер нь бол 10-аад хэл байгаа. Тэгээд тэр 10-аад хэл дотроос бол яг одоо жишээ нь гинт намайг мөрөн дээр ингээд тогшоод эргээд харангууд тэр 10 хэл яаж нэгээр нь ярих юм бол нэг 5 хэлээр нь юм уу тэр хүндээ би буулгах байх гэж бодож байна. Тэгээд нөгөө 5 хэлээр нь бол баг зэрэг нэг ойр зурл ярина. Хэдэн 5 үг солих байх. Тэгэхдээ тэр нөгөө хүнийхээ ярьж байгаа юм баг зэрэг ойлгох ч юм уу. Тэгээд тэр нь болохоор би 20 настайдаа гаргасан зорилго. Яг
20 нас хүртлээр би монгол, англи хоёр хэлээс өөр хэл ер нь бол мэддэггүй. Яг гоо оролдож үзэж одоо жишээ нь 10 жил Франц хэл заахад нэг ганц хоёр өгүүлбэр сурч исэн. Монголд бас нэг хальт нэг Японы хэл сургууль дээр зааж исэн гэх мэт. Тэрнээс цаашгүй байсан. Гэхдээ яг надад нөгөө нэг өмнө тэр ярьцлаган дээр хэлжсэн манай ээж 5 хэлээр ярьдаг. Тэгээд тийм учраас яг тэрнээс миний одоо сурсан гол юм нь болохоор тэр хэлний авьяас гэхээсээ илүү хүн одоо яг амьд боддоор миний нүдэн дээр ингээ манай ээж олон өөр хүмүүстэй олон өөр хэлээр яриад тахлаар энэ боломжтой юм байна гэдгийг л хамгийн гол нь нээж өгсөн байгаа байхгүй. Тэгээ тийм болохоор би ямар ч байсан 20 хүрэхээс өмнө болохоор өөрийгөө хизээ нэг өдөр яддор хаяж ээж шиг нэг 5 хэлээр ярьдаг ч юм уу. Эсвэл тэрнээс илүү олон хэлээр ярьдаг болно гэдэгт бол итгэдэг байсан. Тэгвэл яг хизээч тэрэн дээр нөгөө нэг ингээд шууд шийдвэр гаргаад өнөөдөр би сурч гэдэг юм тийм. Тэгдэггүй ингээ хоош тавиад идэг гэсэн байхгүй. Яагаад хоош тавьдаг гэсэн бэ гэхээр нөгөө нэг аливаа юмыг ингээд сурах гэхээр мартчихдаг. Тэгээд дараа нь мартцсан юм чинь цагаа өрсөн болчихно гэдэг юм уу. Одоо жишээ нь би Японы хэлний хирагана, катагана энтриг нийтдээ баг нэлээд хэд удаа мартсан байхгүй. 10 жилдээ сурчаад тэгээд дахиад нэг жил оролдохгүй байж байгаа зэрэгээ харахаар сандгүй аль нь юу лээ гэд. Тэгээд дахиад шинээр сураад тэгээд дахиад нөгөөдгийг оролдохгүй байж байгаад яхаар дахиад мартчихдаг. Солонгос хэлний бас нөгөө алфабет цагаан толгойг бас нийт бас нэг 6 удаа сурч мартсан. Одоо хүртэл мартаастай байгаа. Яг нэг зөөхөн идэв үсгийн тань. Тэгтээ эргээд танихлаар тэр нь ингээд улам хүчрхэж суугаад байгааг бас би анзаарсан. Тэгээд тэр нь тэр хэлхийг сурахад одоо тэр олон хэлийг сурахад ч юм уу тийм. Миний тэр нэг буруу ойлголтыг ивдсэн байхгүй. Мартлаа гэд тэр нь одоо сурахгүй гэсэн үг биш. Мартаад дахин суулгах тусам яг урт хугацааны санамжинд улам илүү идэвхжиж суудаг юм байна гэдгийг ойлгоод. Тийм учраас би одоо жишээ нь өнөөдөр надад хэрэггүй ч гэсэн нэг Японы хэлийг ч юм уу нэг 20 минут үзчихэд тэрийг мартцсан ч гэсэн хамаагүй жилийн дараа эргээд ирэхэд тэр нь улам илүү хүчрхэж суух учраас урт хугацааныхаа одоо чинь өөртөө их хөрөнгө оруулалт нь тэр нь зөв хөрөнгө оруулалт гэж үзээд. Тэгээд баг багаар ингэ суулгаад байгаа. Тэгээд 20 настай яг 25 настай гэхэд би 5 жилийн дотор дор хаяж монгол хэлийг тооцоод дор хаяж 6 хэлээр ус цас ярьдаг. Гэхдээ бас ус цас ярина гэдэг нь бас яг тодорхой. Өөрийн толгой дотор ус цас ярина гэдэг нь ямар ч хүнтэй ерөнхий сэдвэр ингээд төгдрөхгүйгээр үргэлжлүүлээд яриа өрнүүлж чаддаг. Эсвэл ном уншаад бас ойлгодог. Гэх мэт. Тийм тодорхой зорилго тавьсан. Яагаад гэвэл бас миний нэг айгүй их итгэдэг юм нь болохоор тэр нь бас өөрийнхөө алдаанаас ойлгосон л доо. Дахин одоо жишээ нь англи нууны анх ирчээд би айгүй их таргалсан байхгүй. Тэрнээс өмнө би Монголд бүр хит тураалд орсон хүүхэд байдаг байсан. 11, 12 настай. Тэгээд яг 12 нас хүрээд 13 нас хүрээд англид ирэхдээ нөгөө нэг тэр хит тураалаа засгаад хит таргалсан. Тэгээд яг тэр нөгөө өсвөр насны хүүхэд чинь таргалахлаар чинь тэрийг айгүй энцгүүлж авч та. Тийм болохоор тэрийг ингээд турах гад жил болгон орлохлоор жил болгон 10 хэл хас чадаад идэгсэн байхгүй. Тэгсэн мөртлөө тэрийг эргүүлээд нэмждэг ч юм уу. Тэгээ нөгөө нэг өөрийгөө сарын дотор 10 хэдийн хэлд оромж гэдэг юм. Тиймэрхүү богинохон хугацаанд амар том зорилго тавиад байдаг. Тэгээ тэр алдааг бүр 5-6 жил тогтмол гаргасныхаа эцэст ерөөсөө за энэ чинь паттерн болоод байна болий гэдэг. Тэгээ эсрэгээр нь бодож үзээгээд туршилт хийсэн. Тэр нь болохоор би 7 хоногийн дотор нэг сарын дотор гэх мэт ойрын хугацаанд өөртөө маш зүйл хандна. Нэг өдөрт нэг 5 минут ч гэх юм уу. Гэхдээ 3-аас 5 жилийн хугацаанд би өөртөө бүр маш хатуу хандаж маш том зорилго тавина гэдэг. Тэгээ тийм болохоор 20 настайдаа тэр зорилгыг тавьсан. Би 25 настайдаа 6 хэл сурна гэх юм. Тэгээд тэрнээс хойш баг багаар ингээд одоо сураа явж байгаа. Өөрийгөө танаагүй, өөрийгөө мдээгүй байгаа бол аялал үзээсэй гэж үзэж байна. Тэгээ одоо бол маш олон
боломжууд бас нэгдсэн. Тэгээ бид нар ч одоо яг маш гоё үед бас амьдраад байна л та одоо дайндаж баг тий хамгийн peaceful үед амьдарч байгаа байхгүй юу? Яг үнэ. Тэгэхээр аль болох өөрийгөө өдөр шөнөгүй хөгжүүлээсээ залуучуудыгаа тий тэгээд нэг зүгээр нэг мөнгөний ардаас ч гэдэг юм уу нэр хүндний ардаас ч гэдэг юм уу бас бити яваасаа өөрийгөө нэгэнтэй бити харьцуулаасаа таад бол чиний хийж чаддаг зүйлийг энийг хийж чадахгүй тий одоо миний хийж чадж байгаа миний хин нэгэнд ямар нэгэн давуу тал байдаг л ахгүй. Тэгээд тэрийг илүү ойлгоосаа, өөрийгөө илүү ойлгоосаа. Тэгээд нэг амьдарч байгаа дээр бас утга учиртай, өөрийнхөө төлөө, мөрөөдлийнхаа төлөө илүү бас зориосоо л гэж хүсэж байна. Би ч гэсэн өөрийгөө хайгаал явж байна л та би. Би нэр монтаж хийж тэгээд хаана юу вэ? Би юу хийж чадах вэ? Миний амьдралын зорилго юу вэ? Хүн болгоо хайж явдаг тийм. Тэрийг туршиж үзээд тэгээд аялмаар байвал зүгээр аялаа л үз. Өөрчлөлтөө үрээд аялахын тулд төлөвлөх хэрэгтэй л дээ. Тэгэхээр ойр зургийн төлөвлөгөөгөө сайн гаргаад мэдээлэл маш их Монгол хэл дээр маш их аяллаа тухай мэдээлэлүүд хүмүүс маш их бичдэг болсон. Тэгээд тэр талаар маш сайн уншаад үзээрэй. Тэгээд аялаад үзээрэй. Аялаад үзэхээр яг юу гэдэг ойлгодог л та илүү би яг юу ёстой байсан гэх юм чинь надад гівэн ингээд толгой ингээд шууд ингээд ажиллаж хэлдэг тийм уууд байдаг. Тийм учраас яг аялаад илүү донтож хэлдэг болов гэж би боддог. Тэгээд Яг үнэ. Яс дэмжиж гин. Тэгээд би бас их ингээд баярлж байна л да. Подкастаа хийгээд яг одоогийн дугаар маань 9 дахь дугаар маань баггүй юу? Энэ хугацаанд 9 хүнтэй ярилцахад 4 дахь дугаар 5 дахь дугаар болохоор 4 хүн оролцсон. Ингээд нэг 10 хүнтэй ярилцахад бүгдээрээ айгүй гоё сэтгэлээсээ цаг зав гаргаад ярилцж байгаад миний хувьд болохоор маш их баярлж байгаа. Жишээлх юм бол Ингчингийн маань хувьд, Энжигийн маань хувьд Япон орноос аялж явж байхдаа цаг зав гаргаад бас ингээ подкастт оролцож байгаад бол миний хувьд бол маш их баяртай. Тэгээд нэг л одоо ямаараа нэг сонгосон ямаараа л явах хэрэгтэй. Олон юм руу олон талаа хөөсөн хүн ингээ хаасаа хоцордгоо гэх мэтээр айгүйх сонсч байсан. Гэхдээ яг миний хувийн бодлоор бол миний бодлоор бол үгүй олон юм хийж үзэх хэрэгтэй, турших хэрэгтэй, оролцох хэрэгтэй. Тэгснийхээ дараа тэрэн дундаасаа яг аль нь надад таарах юм гэдгийг олж авдаг. Тэрэн дундаасаа алдаа оноосоо маш их суралцдаг гэж би боддог. Тийм болохоор яарадгүйгээр дараагийн хаалхныг одоо яашлгүйгээр зөв сонголтоо хийх хэрэгтэй. Гэхдээ зөв сонголтоо хийхэд бол олон зүйл туршиж үзэхээс бити байгаарай л гэж хэлдэг. Нэр яг энэ хандлага Монгол ер нь Америк байдаг. Би магистраа төгсчод доктороод ингэ сурлаа гэж найзуудтай яриа суужсэн чинь өгч одоо дахиад доктор сурч яах гэдэг нь нас чи явлаа гэдэг. Яг үнэ. Надад ерөөсөө яг тийм хэлсэн. Хүн бол ер нь насан туршдаа суралцж байгаа хэрэгтэй. Ямар нэгэн зүйлээс. Бидний ойр тойрны одоо бүх юмас бид бас суралцж болно. Тэгээд би бас яг өөрөө охноос бас амар их зүйлийг суралцдаг. Тэгээд хүн ер нь суралцгаа болсноос ахуулаад хөшөрдөг байх гэж боддог. Тэгээд түрүүний хонгорогийн ярьсан дээр нэмж хэлгээд ер нь би хинбэ гэдгийг залуус маань их олж авахын төлөө хичээдэг, үйлдэл гаргадаг, туршиж үздэг, алдсан ч өөрийнхөө алдаж үздэг байгаасаа гэж ер нь бол зөвлөмөр. Тэгээд чи яг өөрөө олж чадах юм бол босод асуудал бол нэг алга уруулахын дайтал гэж бол ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ би хинбэр чи хэдий чиний одоо нэг судлаач өөрийгөө таньж мэдэн төдий чиний чи хурдан өөрийгөө олж авах. Гэхдээ энэ бас тийм богино хэмжээний тийм одоо шууд олоод мэдчих юм биш. Зарим тохиолдолд насаараач бас ингээд өөр дээр бас ажиллах тийм магадгүй. Гэхдээ ямар ч үсэн чи энийг хийж л байхгүй бол хизээ нэгэн цаг чи яг өөрийнхөө одоо тэр мэргэжилтэй ч юм уу сонгосон ажилдаа ч юм уу одоо дургу болох тийм магадлал байдаг шүү. Тэгэхээр яг өөрийгөө бас таньж мэдэх цаг зарцуулаарай. За одоо ерөөсөө энэ цаг хугацаа бол маш хурдтай өнгөрч байна. Тэгээ залуучууд бол маш хурдан өсөж дэмжиж энэ дэлхийд дахин ингээд харах юм бол одоо хятадууд бол тийм бүр хөгжлийн төвшинг бол бүр дээд төвшөнд наваачиж чинь. Тэгээд залуучуудтай уриалж хандаж хэлэх юм бол ерөөсөө нэг альва нэг зүйлд нөгөө бити ингэж тууширч энэ л миний зам, энэ л миний боломж, энэ л миний ажил ч юм уу гэж бити хараарай. Маш олон чиний хараагүй боломжууд, чиний уулзах ёстой хүмүүс, чиний явах ёстой газар маш олон байгаа. Тийм болохоор боломжтой ус гадагшаа чинь хайлаарай. Их олон гоё юм үзэж судлаарай. Тэгээд нөгөө
намайг Westbest-ээс би ингээд Westbest-ээс гарсан чинь айгүй олон хүмүүс тэгж хэлжсэн. Чи яагаад ийм гоё ажиллаас ийм гоё ингэж явж ирсэн чи яагаад гарч болж яагаад тэгжсэн тэгээд ажлаас гарах өрөвдлөө өгнө гэдэг бол тэр хүний хувьд тэнд нөгөө нэг ялагдаад ч юм уу тэр ажлыг ингээд бүр хийж чадхаар болоод өгч байгаа зүйл бас биш юм байна л да нэг талаас. Тэгэхээр ингээд хүн ингээд өөрийнхөө төвшинг хараад энэ боломжийг хараад илүү их юм хийж үзье гэсэн нэг бодлоо асах том зориг байгаа байхгүй юу? Эрсдэлтэй зоригтой. Тэгээд би тэр зориг бол ингээд өөрөө яг бодож байгаа. За яагаад ч бүгд зүйл байгаа юм авсан. Тэгээс биш би одоо бол ингээд лесбэстэй ажиллаа тийм. Одоо би чизбэс гараад юм юу баг 2 жил гэсэн одоо ингээд 7 жил ажиллаж ингээд яваад иж болох байсан баг л да. Одоо эргээд харахаа би ингээд лесбэстээс гарснаас хойш ажлаасаа гарснаас хойш маш олон хүмүүстэй танилцсан байна. Маш олон төслүүд дээр Монгол байх хугацаанд ажилласан байна. Шинэ юм дээр туршиж үзсэн байна. За тэгээд ингээд шал өөр газар амьдраад дэлхийн хамгийн одоо өндөр хүчтэй орнд нэг тэрээр амьдраад цагаат түүхтгүй амьдраад тийм хэл усаа сайжруулаад ингээд улам мэдлэг мэдээлэл сайжруулаад өөр чиглэлээр сураад ингээд бүр илүү ингээд миний хувьд явж байгаа байхгүй. Тэгэхээр ингээд тэр зоргийг би ингээд гаргаж чадаагүй байсан бол магадгүй өнөөдөр ингээд Монгол тэрэндээ ингээд хадсан ч юм уу тийм ийм байж боломжтой. Тэгэхээр залуучуудад хандаж хэлэхэд заач битээ өөрийгөө ингээд нэг юмар ингэж өрсөн дүгнээрээ нэг юмар өрсөн битээ дагнаараа аль болох боломжууд өрөөсөө маш олон гарч ирдэг юм байна ингээд хөөс шиг ингээд гарч ирээд байдаг. Тэр хөөснүүдээс алийг чи барьж авч өөртөө наах юм тийм тэр үеийг чиний сонголт болж байгаа байхгүй. Тэгэнгүүт нөгөө нэг ер нь бол амьдрал хэвчээ сонголт юм байна л да. Чи өөрөө юуг сонгож байгаа тийм ямар хүнийг сонгож байгаа, ямар ажлыг сонгож байгаа, ямар орныг сонгож байгаа, ямар машиныг сонгож байгаа гэдгээс хэлвэл тийм. Тэгэхээр тэр бол сонголтуудаа хэцүү хийгээд олон боломжийн дундаасаа сонгоод тэгээд ер нь бол тэр 30 хүрхээсээ өмнө 33 хүрхээсээ өмнө алдаад оноод өөрийгөө золиослоо туршаад ингээд шүүлтүрлөө ингээд ороод гараад яв гэдэг чинь яг үгүй юм байлээ. Би бол бас тухайд боддог байсан л да 2 жилийн өмнө 3 жилийн өмнө. Тэгээд алдаад хүн ингээд алдчихвал яах юм бэ? Тэгээд амар том эрсдлээстэй гэж боддог байсан. Одоо ингээд эргээд харахаа бас зөрөгтэй шийдвэр хүн гаргах хэрэгтэй юм байлээ. Тэгэхээр зөрөгтэй шийдвэр гаргаарай л гэж хэлмээр байна. Тийм. Их мэдл дагаж ирдэг гэдэг дээр бол санал нэг байгаа. Яг тэгэхээр нөгөө үндсэн хууль чинь өөрөө бидний суурь зарчим амьдрах гол дүрм тийм хүмүүн лаг ардчсан иргэний байх юм уу хүний эрхийг дээдэлдэг байх юм уу юу гэдэг бүх юм чинь үндсэн хуулиар зохицуулагдаж байгаа. Тэрийг дагаад бол жижиг органик хуулиуд гараад бид нар тэрийг өртөөж явдаг. Тэгэнгუთ чи энэ хуулийн чинь цэг таслал болгонд өөр ингээд цаана насар их мэдл оршдог юм байна л да. Одоо яг ингээд судлаад уншаад ирэнгүүт бүр тэрийг ач холбогдлыг айгүйх ойлгож байгаа. Тэгсэн чинь тийм болохоор энүүгээр одоо нөгөө эрх мэдлийг хуваах, тэнцвэржүүлэх, нөгөө эрх мэдлийн 3 тулгуур багнаас салахыг тэнцвэржүүлэх гэдэг зорилгоор үндсэн хуулиар оролцож байгаа. Гэвтэл нөгөө судлаад нэлээд олон үндсэн хуулийн докторууд энэ төр ажиллаад ингэсэн байгаа төсөл дээр олон жилийн судалгаатай төслийг боловсруулаад ингээд гаргаад нэлээд сайн төсөл хамгийн сайн хувьдаа гаргаад ирсэн байхад нь ерөнхийлөгч өөрөө 2 хоногийн дотор цааш шин төсөл гаргаж ирээд тэрэн дээрээ өөрийнхөө эрх хэмжээг нэмэгдүүлээд тий би бол 3 хэмжүүлж байгаа юм байна. Нэг нь болохоор шүүхийн хариуцлагын хэсэг дээр томилсон этгээд шүүгчийн хариуцлагын зөвлөлт. За би энэ чи юуг нь уншаад өгье. Надад төсөл байгаа. Шүүхийн сахилгын хороо байгуулах гэж байгаа байхгүй юу? Тэгээ энэ дээр 49-7 гэдэг дээр ерөнхийлөгчийн оруулж ирсэн санал нь болохоор шүүхийн сахилгын хороо хууль заасан үндслэл журмын дагуу шүүгчийг албан тушаалаас нь зүтгэлзүүлэх, огцруулах, чөлөөлөх тохиолдолд саналаа томилсон эрх бүхий албан тушаалтанд хүргүүлнэ гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр энэ чинь өөрөө одоогийн нөхцөлд бол томилсон шүүгчийг хэн томилж байгаа вэ гэж ерөнхийлөгч байгаа. Сая бол нөгөө 1-р сар шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд бас ингээл нөгөө цаазын ялмал гэл буу юм болгож ирсэн гинт нөгөө гишүүдийн чинь оруулаад санал аваад ингээл ерөнхийлөгч томилдог болгоцсон шүү дээ. Тэгжсэн нь одоо энэ болохоор томилсон этгээд гэж байгаа байхгүй юу? Тэгэхээр шүүгчийн сахилгын хороо гэдэг ийм чухал институт ажиллаад шүүгчтэй хариуцлага тооцоод одоо албан тушаалаас нь зүтгэлзүүлэх, огцруулах юмыг хийдэг байх гэжсэн чинь энэ хүмүүс зүгээр тэрийгэ
томилын этгээдэд нь л уламжлалт болох гэдэг байна. Тэгэхээр нөгөө мань хүний өөрийнх нь санаа бол тэгэл одоогийн эрх мэдлээ бүр баттгаж авч байгаа. Ялангуяа шүүхийг атгсан чигээрээ байя гэсэн санаа харагдаад байгаа байхгүй. Энэ дээр эмзэглэж байгаа гүйцэтгэх засаглалын хэсэг дээр болохоор 39.5 гэдэг хэсэг дээр засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд нийцэж буй эсгийг Монгол улсын үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хилэлцэж шийдвэрлэнэ гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр чинь үндэсний аюулгүй байдлын зөвлөл гэдэг чинь нөгөө 3 хүн чинь марч ерөнхийлөгчөөр ахлуулсан тий. Тэгэнгუთ засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр гэдэг чинь тухайн 4 жилд аль нам нь сонгогдоод аль нам нь олон холоод тий. Тэгээд ямар мөрийн хөтөлбөр иргэдэд амлаад гарч ирсэн тэрнийхээ өрөөнд мөрийн хөтөлбөр боловсруулж ажилладаг шүү дээ. Тэгэнгუთ тэр боломжийг хаачж байгаа байхгүй юу? Тийм. Тэгэхээр чинь ингээд ерөнхийлөгч одоо шүүх засаглалыг ингээд атгацсан байгаа дээрээ тэрийгэ баталгаажуулаад тэгснээ гүйцэтгэх засаглал руу одоо орж эхэлж байна гэсэн үг. Гүйцэтгэх засаглалын засгийн газрын юу хийх вэ гэдгээ ерөнхийлөгчөөс зөвшөөрөл авч тэр хүний үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал гэдэг бичгээр нийцүүлж үйл ажиллагаа явуулнаа гэдэг гэж байна. Тэгээд бас нэг юм нам байгуулахдаа 50,000 нэгээс доошгүй гишүүн нэгдэж нам байгуулна гэж байна. Нам ч нь өөрөө иргэдийн улс төрд оролцох хамгийн гол одоо боломжийг олгодог хэсэг тийм иргэний нийгмийн талбар. Тэгээ улс төрийн үзэл баримтлалаараа нэгдээд нам байгуулад бид нар одоо улс төрийн үйл хэрэгт оролцъё гэвэл нам л байгуулна шүү дээ тийм. Тэгэнгუთ ч одоо 800 байгаа ямиг 50,000 болгочоор нэгэнд одоо байгаа 3-4 хүн намаараа дуусъя гэсэн юм болчихж байна. Тийм. Тэгэхээр ийм 3 залт болоод их сэтгэл хэмжүүлүүлж байгаа. Дээрээс нь тэр байгалийн баялаг маялаг дээр бол яриач хэрэг байхгүй. Гадны хөрөнгө оруулагчдыг гаргаад зөвхөн монголчууд өөрсдөө ажиллаад тэгээд мал залаа маллах юм аа шиг нэг тиймэрхүү л ойлголт төрүүлэхээр айгүй хэцүү залтууд оруулсан. Тэгээд нийтэд таалагдах айгүй гой үгнүүдтэй байгалийн баялаг, газрын эвлийн баялаг болон ан амтан бол төрийн өмч мөн гэдэг одоогийн залтыг нийтийн өмч мөн гэж бол өөрчилчгөр хүмүүс таалагдаад байгаа байхгүй. Гэхдээ цаад мөн чанар нь бол нэлээд сайн авах юм бол айгүй хэцүү эрсдэлтэй юм харагдаад байгаа. Тэгэхээр миний байр суурь бол нэгэн судлагдаагүй тэгээ журмын тухай хуулиараа орж ирээгүй юм чин төслийн хэмжээнд авч үзэхээс илүү зарим нэг зохистой саналуудыг аваад тэгээд энэ анхныхаа төслөө л батлуулах, анхны төслөө сайн тайлбарлах байдлаар явуул яасан л гэж бодож байна. Үүнийдээ сонсож чадлаа. За тэгээд яг хонгор цалаас асуухыг хүсэж байгаа зүйл болохоор хүнд бас нэг иймэрхүү хэд ингэ шахуу байгаад ахаар хаяа нэг жоохон шантармаар, жоохон залхмаар ч юм шиг үеуд гарч ирдэ шүү дээ. Ер нь тийм үе гарч ирж байсан уу? Яг одоо хийж байгаа ажил маань нэг миний нөгөө хамгийн дурлж байгаа ажил болохоор бүр ингэ шантармаар ч юм уу тийм үү гардаг. Яг жоохон хүн харуулахаар ингэ бүр амар ядархаар ингээд харагдахаар боловч яг үнэхээр бүр үнэхээр дуртай юм а тий. Чин би ингээд Японд заагаал нэгэнтэй ярьж байгаа үедээ хүнийг юм дуртайнд орохоор ингээд цаг магийн мэдгүй байлаад урсгал ордог гэжтэй. Яг тийм урсгалын тэр ордог болохоор актер ядарч ийн гэж хүлээж авах. Би маань сэрийг нэг ядарч ийн гэж хүлээж авдаг. Тэр би дургуй ажлаа яг энэ хуваараар хийжсэн бол аль хэзээ амар өвдөж мөвдөөч юм тий. Унаад гисэн байх магадлал. Тэгэхээр яг миний бүр үнэхээр хүсэж байгаа ч юм уу. Эндээсээ бүр ингээд амьдрал баяр баясгалыг авч байгаа. Бүр илүү сайжраад, бүр илүү маргаас даая гэсэн гэж хүсэж байгаа болохоор одоохондоо хайрцангуй тийм байхгүй. Гэхдээ өмнө ингээд дургуй ажил хийгээл ёо шантраал өглөө басмааргүй байна гэж өдөртөл унтаал тийм үе мөш байгаа. Тэгэхээр би чи ингээд нэг анхаасаа өглөө өстөх хөдөлмөр шиг тэр байгаагүй. Одоо 2 жилийн өмнө хонгорч гэвэл ингээд өглөөд бас чаддаг болохын тулд бүх өглөөтэй холбоотой афоризмыг өрөөндөө бүр тааз мазан дээр хадаад тэгэж нөгөө өөртөө тэмцэж өглөө босдог болохоос энэ төргээ тэмцэжсэн үуч байгаа. Гэтэл тэр үе маань өөрөө яаж исэн бэ гэвэл хичнээн механикаар тэгж тэмцээд өглөө босоод нөгөө хиймээр байгаа дуртай юм олоогүй байсан болохоор бүртөнд ерөөсөө хүрээгүй. Тэгэл зэрүүлэн онтроо унддаг ч юм уу яг л тийм хүн байсан. Тэгэхээр одоо л яг тийм хамгийн дуртай юмнуудаа хийж байгаа. Би энэ нэстийг хүмүүс нэг хэрэгтэй хоёрт өөр аягаа хөөсч ин даа гэж бодож байгаа зүйлсээ хийж байгаа болохоор. Танаас нэг их шүтсээ байгаа даа юм байна. За. Тэгэд ер нь бол манай подкастын сүүлийн яг хэдэн асуултууд руугаа яг орж ийн л да. Тэгэхээр сүүлийн яг 2 асуултыг асуухаас өмнө нэг асуулт асууя гэж бодож байна. Яг би энэ асуусан асуултууд дундаас хүмүүсээс нэлийн асуулт асуудаг гэж бодож байна л да. Хонгорцолаа ингээд ийм асуултанд хариулаад өгөөж, тэгээд өгөөж гэд нийтлэг асуулт байвал бас
хариулаад өгөөч ээ гэж хүссэн манай подкастаар дамжуулаад. Ер нь хүмүүс яг ямар асуулт асууж байна? Асуулт төрөл арай олон төрөл нөгөө Японд одоо харьцангуй ажиллахаар сурахаар гэдэг бүх төрлөө хүмүүс ирдэг болсон. Тэгээд яг төрөлбөрийн асуулт асуудаг. Одоо тэр дундаас би одоо хамгийн их миний юу яаж чадж байгаа сэтгэлтэй холбоотой зүйлрүүд ирсэн болохоор тэрийг дахиад нэг жоох базаад хэлчихье. Би Японд сурмаар байна, монголоосууд Японд сурмаар байна. Би яаж сэтгэлтэй болох вэ гэдэг асуудаг. Тэгвэл Японоос яг шууд одоо сонгогдоод ирдэг цэцэрлэг гэвэл ерөнхийдөө Залин Монгол сургуулийн төгсөж Шинэ Монголтой холбоотой цэцэрлэгүүд байгаа. Тэгээд дараагийнх нь болохоор яг Японы засгийн газрын цэцэрлэг байгаа. Тэгээд Японы засгийн газрын цэцэрлэгт ерөнхийдөө бас хэсэг шалгалт нь нэлээд хүнд ажлын эртнээс ч их хэл зарцуулаад бэлтгэх юм бол бас боломжтой. Тэгвэл бусад цэцэрлэг нь яадаг вэ гэдэг нь дандаа Японд ирж их сургуультай орчоод орсныхаа дараа их сургуулиасаа дамждаг цэцэрлэгүүд байдаг. Тэгэхээр Японд шууд засгийн газар биш Шинэ Монгол биш хуваараар ирж сураад цэцэрлэгтэй гэдэг нь Монголоос шууд цэцэрлэгтэй ирнэ гэдэг бол жоохон боломжгүй. Тэгэхээр эхний одоо хагас жил юм уу 1 жил энэ төр бол заавал хувийн зардлын оюутан байна. Өөрөө төлбөрөө төлөөд тэгээд тэр дундаасаа цаашаа явахдаа цэцэрлэгүүдийн зам нэгддэг байгаа. Тэгэхээр нөгөө хамгийн хүмүүс захиж хэлээд байгаа юм нь Монголд байхдаа хямд зардлаар Монголд маань зөндөө гой сургалтууд байна Японы. Дээр нь бас харьцангуй англи хэлний сургалтын тийг бодвол үнэн боломжийн байгаа санагдсан. Тэгээд гэрийнхэнтэйгээ ээж автаагаа завтай байгаа дээрээ нэгэнт Японд сурах гэж шийдсэн бол очиод сурчих юм чинь гэж юусоо харахгүйгээр Монголдоо бүр хэлээ амар сайн үд. Тэгээд ирэх тусам энэ дээрээ цагийн ажил ч гэсэн илүү гоё бие дамар тий өндөр төлбөртэй цагийн ажил хийн. Тэр чинийгээрээ хичээлтэй илүү цаг зарцуулна. Тэр чинийгээрээ дараагийн сайн сургуульд орох бэлтгэлээ сайн хийн. Сайн сургуульд ороод чадчих юм бол тэр сайн сургуулиах тусмаа их чад сэтгэлгүүдийг санална. Сургуулийнхаа нэр үндийг дагаад өсөх байхгүй юу? Тийм учраас ерөөсөө би яаж сэтгэлэгтэй явах уу гэж бодож байгаа бол тэр бодож хэлсэн үеэсээ л ямар ч хамаагүй сургалтанд очиод ямар ч хамаагүй сайн судалж байгаа нэг сургууль энэ багш надад үнэхээр тохирох юм байна гэсэн Японы сургалтанд очиод бүртгүүлээд суух юм бол үнэхээр суусан шиг суугаад яс хизээч багшинтны ихээр сайн сурна гэсэн ойлголт өгдөг. Яагаад онлайн хичээл хийгээд байгаа? Яагаад ингэж байгаа вэ гэвэл нэг бодлын бид нэр бүгдээ орчинд нь очихоор би сурчих юм байна гэсэн бодлого Монголдоо монгол багшийнхаа зааж байгаа юмыг жоохон дутуу сонсоо ярьсан тийм. Тэгээд энэ ирсэн чинь гинт Япон хүмүүстэй ажиллаад гинт Япон багш шууд бүх юмыг Японоор тайлбарлаад ирсэн чинь юу болоод байна болоод тэгээд тэр хэцүү одоо ингээд хэцүү ингээд дунд нь хатчихж байгаа үед нь би одоо чинь ажлынхаа зур шатлаад тэр одоо загсаанаас нь жоохон гэсэн хахад хэрэг болохсон гэдэг үднэс яг Монгол багштай онлайн дуулаад байгаа нь болохоор тэр одоо бас юунаас үүдсэн байхгүй юу. Тэгэхээр бүгдээрээ л Монголда аягүй сайн хэмжээ сураад ирээрээ. Тэгээд сураад эхний төлбөр бас ингээд хуваараа зохицуулаад тэг өөрөө үнэхээр сайн байж чадах юм бол Японоос боломжууд зөндөө байгаа. Гэтэ мэдээж өрсөлдөөн бол үнэхээр их. Өрсөлдөөнгүй газар гэдэг чинь одоо ерөөсөө энэ зуунд ерөөсөө байхгүй болчихлоо шүү дээ. Тэгэхээр өрсөлдөөнд бэлтгэлтэй тийм өрсөлдөөний даван талж чадах бол аягүй өөрийгөө яалтан биелж чаддаг. Тэр дадлаа суу одоо Монголд хатаа суугаад Монголд аягүй Японы хэлээр шамдаа сураарай гэж хэлмээр. Яг сүүлийн хэлсэн дээр хэрвээ үнэхээр л найз бол ингээд дутагдaltaй буруу талыг хэлнэ гэж тэгж байгаа шүү дээ. Энд дээр би 50% санал нийлж байна. Яагаад тэгэхээр миний боддог дүгнэлт юу вэ гэхээр юу гэдэг тэр хүний нөхцөл байдлыг мэдэхгүй ч юм уу хэдрий найз ч гэсэн бас мэдэхгүй байх тохиолдол байна шүү дээ тий. Тэг ямар нэгэн зүйлийг мэдэхгүй байж нөгөө нэг жоохон шүмжлэх ерөнхийдөө дургу хөвчлэн би ер нь шүмжлэх их нэг дургу талтай байхгүй юу нэг 50% та ч юм уу. Тийм болохоор одоо бүр амар бусдад амар халтай эсвэл өөрт нь амар халтай тийм сүртэй биш бол нэг дугаал өнгөрчин гэж боддог ерөнхийдөө талтай байхгүй нэг амар сүртэй юм шиг мэдээж ингээд буруу юм хийгээд юм уу эсвэл хүнд гайтай юм хийгээд хад өө энэ яд ингэж болохгүй шүү дээ найзгаа. Тийм сүртэй юм шиг л бол ингээд хүнд нэг алдаад байх гэд тэгж өнгөрөх талтай байхгүй юу. Эхнийхэн санал жоохон 50% нийлж байна. Нөгөөх нь болохоор хамгийн ихний тэр нэг за Женисийг хасъя заяа. Нөгөө санал нь болохоор миний нэг шууд толгойд орж ирсэн шууд шалтгаангүйгээр уулздаг найзууд байдсан шүү дээ. Ер нь ингээд миний яг дотны гэсэн найзууд ер нь дандаа шалтгаангүйгээр уулздаг. Одоо жишээ нь цаг товлоод ч юм уу за тэдэн цаг тийм юм яг хийшүү ч юм уу те. Тэгэхээр нөгөө нэг юм төлөвлөгдөж байгаа гарч байгаа сонирм байгаа тоххой. Тэгээ одоо мөнгөгүй ч гэсэн уулздаг ч юм уу те. Эсвэл ажиллаад харж ин чи ажиллаад харж гинөө жоох ядраад энэ хоёул юм ярьж суух ууч гэдэг юм уу.
тийм одоо тохиолдлыг хэлдэг хүмүүс бол нөө дотны найз руугаа л хэлдэг байхгүй. Тэгэхгүй бол зүгээр найз руугаа ингээл юу ч ажиллаа тарж ийн уулзъя гингүүт чинь шалтгаан хэрэгтэй байдаг шүү дээ тий. Одоо өнөөдөр төрсөн өдөр үлээ өнөөдөр ямар нэг уулзалт билүү ямар нэг шалтгаан хэрэгтэй байдаг. Тэгэхээр зүгээр шалтгаангүйгээр уулздаг нэг мэдэрдэг ч юм уу тий. Мөнгөгүй ч гэсэн уулздаг. Тийм байх юм бол бас илүү жоохон дотны чим шиг тиймэрхүү мэдрэмж төрж ийн миний хувьд болохоор. Тийм санагдчихээн. Хоёлаас түрүү нэг ийм юуг орчих шиг боллоо. Хоёул амьдралын найзууд гэж оронгуудаа нөө эсрүүлийн найзуудаа амьдралын найзтай холбоцсон шүү дээ. Тэгвэл яг жинхнээс амьдрал дээр гараад одоо бит хоёрын тохиолдлоос ээж болж байгаа хгүй юу вэ гэхээр бит хоёр нэг их сурвалж сураагүй 10 жил биш багасаа найзлаагүй яг нөө нөхцөл байдал дээр тулгуурлаж найзлсан тий. Яг наач яригсэн чи тэгээд бас яг үсрээ явуулдаг. Харин тий. Тэгэхээр энэ дээр бас жоохон төвлөрч ярьдсан юм чдод хүмүүс их янз янз зовлоо жишээ нь ажил дээр гарангуудаа нэг аюу гой ойлгож найзалдаг найзууд бас байдаг тий. Эсвэл яг хэцүү үед нь амьдралын хэцүү үе тохиолдсон байхад яг ингээд гарч ирсэн шинэ найз нөхөд ээж болно. Бит хоёрын хувьд болохоор сонсож байгаа хүмүүс маань сонирхож байгаа юм бол бит хоёрыг Солонгос улсад ирээд хэл уусчгүй юу ч мэдэхгүй байх үеэс яг нөө найзалсан ер нь бол 2 жил хагас нэг мэддэг болоод 2 жил хагас болж гин. Тэгээд тэр үеэс шууд найзлаад эхэлсэнтэй аюу сонир. Монголд ахтаа болохоор тий нөгөө нэг яг зуучлуулсан нөгөө байгууллага байгаа шүү дээ тий. Тэр байгууллага дээр анх хараад тэгээд энд ирээд яг нэг сургуульд ороод шууд танилцсан. За энэ чимээ орсон бол нь штэ сонсогчдоо манай охин аммаа гэдэг дуудаад хаалга зөхиод байна. Тэгэхээр өнөөдөр айгүй чөлөөтэй ярилцж байгаа учраас энэ чимээг бас оруулчих гэж бодож байна. Тэг өмнөх дугааруудад бас манай хүн дундуур нь бас хаалга аюу цогтөг. Тэр болгонд нөгөө чимээг нь хасчдаг байсан байхгүй юу? Тэр энэ удаад бол хасахгүй ээ. Тий. Тэгэхээр энэ дээрээс жоохон төвлөрж ярих уу? Зөвхөн бид хоёрын дээр бас биш, бусад хүмүүсийн дээр бас жишээ болгоод. Ерөнхийдөө нэг бас амьдрал дээр гарч ирээд ч юм уу найзлсан найзууд бас аягүй тийм ямар тохиолдлоор танилцаад ямар тохиолдолд би нэгэ мэдрээд найзлсан бэ гэдгээс бас аягүй шалтгаалдаг санагддаг шүү дээ. Жишээлбэл заавалчгүй нэг ажлаар холбогдоод ч юм уу тий. Тэгэж яг найзлсан найзууд бас байдаг л да. Гэхдээ зүгээр нэг санаандчгүй явж байгаад ч юм уу ер нь бол нэг тийм аягүй тийм санаандгүй байдлаар танилцсан найзууд бас амьдралын найз болох жишээний бол харамсалтай надад жишээлбэл тиймэрхүү бас нэг хэд хэдэн найзууд байдیں۔ Ягаад ч юм би зүгээр л нэг очиод одоо би нэг Монголд байхад нэг очдог байсан өсчин байдгүйсэн баггүй юу? Тэгээд зүгээр л би тэр охин дээр хамгийн гол нь очиод үсээ ингээ янзлуулдаг, үсээ тайруулдаг, үсээ буудуулдаг. Тэгээд ягаад тэгэхээр би миний нэг тийм нэг хүссэн юугаар загвараар ч юм уу хүссэн өнгөөр гоё миний үсэг ингээ өөрчлөлт өгчдөг. Тэгээ ерөнхийдөө насны хувьд ойролцоо ер нь тийм нэг өсчин охин байсан байхгүй юу? Тэгээд би ягаад ч юм тэр охиндоо ингээл нэг сардаа нэг ч юм уу за сардаа нэгээс 2 удаа ч юм өсч оронгуудаа ингээл үгүй сайн уу найзаа майзаа гэж тэгэл яасан. Жишээлбэл энэ тохиолдолд яг иймэрхүү одоо жишээл өсчин дээр ингэж очиод өсч ороход өсчин дээр ингээд үсэн хандуулгаж очиод найзлсан найзууд байна гэж жишээлбэл хүний нөгөө нэг найзаа гэж одоо юу гэмдэ одоо найзын одоо холбооч тиймэрхүү үүсгэж байгаа нь янз бүр шалтгаалах хаяа ямар нөхцөл байдал нь тийм тэгээ бас тухайн хоёр хүний хоёр бинийг бас мэдэрч байгаа тийм мэдрэмж нь бас нэг зөвхөн нэг талын жишээлбэл найзаагаа бодоод байвал тэр харилцаа цаашаа явах үгүй юу. Хэрвээ тэр хоёр хүн ягаад ч тэр хоёр хүний хинч нийлүүлээгүй байхад ягаад ч цаанаасаа л тийм нэг юм холбоо үүсээд ч юм уу нэг контакт үүсээд ч юм уу тиймэрхүү байх юм бол тэр харилцаа мэдээж цаашаа яваад амьдралын нөгөө нэг жигэн амьдралын найзууд гэдэг чинь болох нь уу гэд тэрнээс л шалтгаалах. Тэрнээс зөндөө олон ер нь яг одоо манад дугуй унахыг хүсэж байгаа залуучуудын яг дугуйгаа гэртээ ингээ хадгалж байгаа нэг шалтгаан бол бас яг энэ орчин байгаад байдаг. Нэг 2 удаа ингээд гаргаад унангууд машин сигналж барьсан тиймээсээ болоод унсан дугуйн замаар явхаар нөгөө дугуйн замаар нь хөвчлэн явган хүмүүс маань явдаг. Яг өмнө хэлэхэд бас тэр дээгүүр би зорж явж үзсэн л дээ. Дугуйн зам дээгүүр нь алхаж үзсэн. Тэгэхээр тэр нөгөө ямар нэгэн тийм саад байхгүй тийш гадаргуутай. Явгууны явдаг гэсэн юм болохоор зүгүрчин жижиг автангууд хийсэн болохоор бас жоохон хүндрэлтэй байт юм шиг байна. Тэгэхээр хүмүүс зэрэг дугуйн замаа илүү сонгож
Тийм. Дугуйтай явж хахад араас нэхэд зам тавьж өгдөг. Зарим хүмүүс нэгж хараад хэрэглэдэг. Тэгэхээр тэндээсээ болоод машин замаар явхаар нэгдүгээр нэгнээр ер нь баруун гар талаа шахаж явах. Тийм юу байдалтай өмнө замын хөдөлгөөний юм хүлээжсэн байдаг. Тэргүүрээ явж бас манай жолооч нар нөгөө нэг одоо тэр өсөг зэ одоо тэгж яриад бас би гэдэг нөгөө Монгол хүнийг үзлээ гэдэг чинь энэ бол юу сайрлахгүй зүйлээ гэдэг. Тэр нөгөө хинийх нь харилцан соёлоос шалтгаалаад яг автомашины зам дээр бол дугуйтай хүн дээрлэхүүл. Дугуйтай байтугай нөгөө мотоцикл ондох хүмүүс хүртэл дээрлэхүүлдэг гэж ярьдаг шээ. Тэр шиг дугуйтай хүнийг 2 секунд хүлээгээд гаргаж тэр хүлээхгүй машин давж гүйтэж төрүүлж орж ирэнгүүтээ урд дуран дарж ирэхч замын хажуу шахаж унгаах урд нь гараад албаар тоормслох их амар олон шалтгаан байна. Тэр хүний нөгөө зоригийг мохоочдөг. Тэнгүүд яг залуучууд хүмүүс ингээд гэртээ дугуйгаа хадгалчаад одоо энэ дугуйн замтай болохоор л дугуйгаа унаа гэсэн бодолтой байгаад гэж би ойлгоно. Тэгэхээр би бас залуучдыг энэ тал дээр хэлэхэд бити тэгээ одоо ингээд дугуйн багаагаар унаад ингээд хэсэг хугацааны дараа тоохоо болждаг. Яаж явахаа мэдээд ирдэг. Одоо яг машин замаар явбал яаж явах хэвээр дугуйн замаар явах юм бол яаж явах хэвээр гэдгийг мэдээд ирэхээр моделшн туршлага хураагаад эхэлж байгаа юм. Яваад хаад. Тэгээд тэгэхээр нэг тэрэнд бол нэг түүртэж нэрвдэх тийм асуудал гарахаа болждаг. Хэрвээ та гэртээ дугуйн зам Улаанбаатар хотод ярихад Улаанбаатар хот ингээд сүлцэн сайхан дугуйн замтай болохыг хүлээвэл бид нар бас дугуй унж чадахгүй энэ амьдрал маань дуусах эсэлтэй гэж боддог. Тийм болохоор бити одоо ингээд ганц нэгээрээ ингээд яваад байгаа хүмүүстээс хэцүүлтэй бүр илүү. Тэгэхээр бид нар болохоор хөвчлэн ингээд хот дотор цуглаахаараа доотлол 5-6 хүн тиймээс дээш дугуйчд ингээд цуглаад унцдаг. Хамт явдаг. Ингээд явах юм бол хамтдаа жийцгээ дүгрээд байгаа манай. Тэгэхээр ингээд хамтдаа явахаар илүү тэр нөгөө нэг зүйлийг даван туусгах хэлбэр. Тийм туршлагатай дугуйчнаасаа зөвлөгөөгөө авчин. Ингээд явждаг. Тэгээд одоо манайд бол тогтмол тэгж их олон Улаанбаатар хотод л их олон дугуйн групп клубуд байгаа. Тэгээд Улаанбаатар уулын дугуйтай уулын залуу дугуйч клуб байна. Америка, Монголиа байна. Тэгээд Род Монголиа ийм дугуйтай клубуд үүсдэгтэй. Үйл ажиллагаа явуулцгааж байгаа байхгүй. Тэгэхээр энэ группүүдийн алимж хэлсэн бол бид нартай нэгдээд ингээд хамтдаа хоттой унаад амралтынхаа өдөр хотоосоо гараад ийм ойрын зайн болон холын зайн хоногийн аяллуудыг хамтдаа хийгээд явах юм бол энэ дугуй унах талцсан их сайхан санагдаад энийг юусоо машинаас дээгүүр тавьж эхэлнэ. Яг үнэ. Хамгийн гол нь дугуйн соёлыг нэвтрүүлэхийн тулд хүмүүс өөрсдөө яг дугуй унж эхэлж ижил нэвтэрч орж ирэх гэдэг юм л да тий. Чи яг тэгсэн. Яг нэг тэр тэмцээнд бэлдэж явах хоёр цагаансаар барьж ирсэн. Тэгээд нөгөө өөрийнхөө нөгөө нэг дахианы цээж маах нөгөөнүүдээ савндаа хийчихсэн. Тэрийг нөгөө айлуудаа ямар авч ороод идээдэлтэй юм шиг айгуу гэсэн. Тэгэл машинтаа орж ирээд нөгөө хоол иддэг. Гарч ирээд машинтаа орж ирээд нөгөө хоол иддэг. Тэгээ айгуу нөгөө настаа хүмүүс чинь хэзээ штэ ингээд ийм тэмцээнд орж байгаа гэж яадаг жаа гэхээрс ойлгохгүй. Тэгээ хоол идэглэмтэйгээ энэ төр гэдэг лээс ойлгохгүй. Тэгээд тэ нэр арай гэж ганц нэг бууз идэл цаастаа яана гэж өөртөө бүр амар байдаг харамсдаг яана гэдэг чиглээ. Тэг яг нэг нэрээ тэгж таарч ирсэн. Харин тийм. Залуу хүмүүс нь бол яг ойлгоод оо яана тэгснэ ингэснэ гэл яг нөгөө миний тэг салаад өдрийг хийж байгаа л өөртөө тэгж ирсэн. Ер нь аль юу юм бэлээ. Одоо ингээд яг гэр бүлтэй одоо над чиг ээж 2 3 хүүхэдтэй ингээд ээжүүд бол яг фитнесийн тэмцээнд оролцсон тамирчин болно гэж бэлдэж байгаа хамгийн чухал зүйл нь ерөөсөө ар гэрийн дэмжлэг гэдэг юм өстой маш их чухал санагдсан. Тэгээ тухайн үед манай нөхөр намайг тэмцээнд орё гэсэн чинь нэлээ эсэргүүцсэн л дээ. Яхан би өмнө ингээ ядраа штэ. Чи өөрөө ингээ ямар ачаалтай ажил хийдэг вэ? Өдрийн 4-5 цагийн йогийн хичээлтэй байж байгаа. Хажуугаар нь 2-3 хүүхдээ наан цаана гэдэг. Тэгээд ажил төрлөө хийж идэг завгүй байд юм байж чи давхар бэлтгэл нэтэр фитнесийн бэлтгэлээс чи бүр ядраа штэ яах юм бэ гэж айгу эсэргүүцсэн л дээ. Тэгээд би дахиж юм фитнесийн тэмцээнд оролцохгүй би ерөөсөө нэг л удаа ерөөсөө энэ ээжүүдэд шавнартай ерөөсөө ингээд яг шамдяга хурцлж өгье гэж бодоод ерөөсөө нэг ганцхан удаа бэлтгэх юм би ямар нэг олон сар бэлтгэх штэ нэг 2-3 сар л бэлтгэл ерөөсөө тэр тайзан дээр гарч загсвал миний ерөөсөө хамгийн том зорилго гэдэг жисэн. Тэгээ яг хан минь ойлгоод дэмцэлтэй ерөөсөө үнэхээр сайн дэмцээ минь. Тэгээд бас манад ихч маань байдیں۔ Тэгээ ихч маань бас ингээ өрөвдүүдийг минь хоолонд нэтэр
тал дээрээс нэлээд сайхан тасалсан. Тэр ерөөсөө хамгийн чухал юм билээ. Тэгээд яг нөгөө өөрөө хоолны дэглэмтэй байж байгаа хүүхдүүдийн нөхрийнхөө нөгөө янз бүрийн хоолндыг хийж идэг айгүй төвчээр алдагдах гэдэг юм билээ. Тэр мен тий нөгөө ихч маань хоолнд нэтэрэ гэсэн нөхөр маань миний нөгөө нэг эрүүл фитнесийн хоолыг бол ерөөсөө таслаагүй. Тий. Хамгийн чухал нь тэр юм билээ. Тэгээд яг чиний нөгөө түрүүний хэлдэг цаг ерөөсөө бэлтгэл цаг өдөрт ерөөсөө доотлон 4 цагийн бэлтгэл бүглээ оройд байгаа шүү дээ. Нийт 4 цагийн бэлтгэл тэр цагаа заваа ажиллаа зохицуулах тэр ерөөсөө хамгийн чухал юм байлээ. Яг үнэ. Тэгэхээр ард нь маш их нөгөө нэг цаг зав хүч хөдөлмөр явж идэг тий. Тэгээд хүмүүсээс сонсоод одоо сонирхож байгаа гэж бодож байна. За ингээд тэмцээнд орох гээд 2-3 сар бэлтлээ. Тэрний дараа ингээд огцон таргалдаг гэж хүмүүс ярьдаг байхгүй юу? Тэгэхээр тэрнээр таас юу гэж хэлмээр вэ? Дээрээс нь одоо яг энгийн үеийн хооллолч бас ямар байгаа л. Тийм тэр бүр яалтчгүй огцон таргалдаг. Тэр яагаад гэвэл угаасаа нөгөө нүүрс ус янз бүрийн өөх тос бүх юмыг ерөөсө хасцсан хорцсон байж байдаг. Тэгэнгүүтээ нөгөө нүүрс ус нэтэрээ тэмцээнд дуусан гоо тавиад эхлэнгүүд чи нөгөө хорцсон байсан би юм байна. Үнэхээр бүр айгу хүсчихсэн байж байгаа байхгүй тэр хүүхдээ. Хүссэн байсан юм нөгөөхөө эргээгээд идээд эхлэнгүүд нь шууд ерөөсө өөх болгоод эхэлж идэг. Нэрөө орлоо ерөөсө шууд өөх болж идэг. Тэгээ хүмүүс чинь их өөдгөө штэ нөгөө юм дахиад олдохгүй юм шиг ерөөсө аюу хиддэг байхгүй юу тэрийг. Тэмцээнд дууслаад бялуу. Тэмцээнд дууслаад снэкер шоколад бууз нэтэрээ явж идэг байхгүй. Яг нөгөө болохгүй тэр өдөө би бүрсэн маслаа хартаа талахад би бүрсэн амар хүсчихсэн байхгүй. Яг тэмцээнд дуусаад нөгөө өглөө маслаа хартаа талахад гэж яг тэрийг бүрэн идчихсэн айгу балаа. Ингээ үедээ тоолгүй ирнэ. Тэгээ айгу хурдан чинь явсан. Тэгээ би ингэж идэж болохгүй штэ гэдэг мэдчихсэн ирнээс бүр айгу идмэр санагдаа. Тэгээ ирэхэд яг нэг 7 хоногийн тэр 6-7 ил шууд нэмсэн шүү ирнэ. Тэгэхээр тэр ерөөсө хооллолт маш чухал юм лээ. Тэгээд тэр тэмцээний дарга мундаг тамирчид болсон юм. Хоолоо бүр бараг тэмцээний үеийнхаасаа илүү анхаарч анхаарч би 50 дахтаа Алиша ингээд уулдаг байхгүй юу? Тэр болохоор ингээд айн дунд, уулан дунд ингээд мантай тэгээ амар гоё тэр уулны дундуур ингээд галт хэрэг явдаг. Бүр яг үлгэрийн юм шиг. Тэр би бүр хөөх ийм нэрэ бэт юм хата. Бүгд болдсон бахтай өөр гайхаад нэг ч одоо бид нар үлгэрдээ л харж ирсэн ингээл кинон дээр л харж ирсэн юм ингээд нүдэрээ харж болж энэ удаа нэр ч юм уу гэл өөрийгөө чимгэж үздэг ч юм уу тийм. Тэгэж үзчихсэн. Тэр надад ер нь хамгийн гоёсэн. Яг одоо бол тэрнээс өөр над юм бодогдохгүй байна ерөөсөө давтагдчихгүй мөч гэхээр. Бодвол одоо хэрвээ нөхөр хүүхдтэй хүн байдаг бол одоо хүүхдтэй төрсөн мөч гэдэг ч юм уу магадгүй тэгэж хариулж магадгүй л дээ. Миний хувьд болохоор яг одоо өнөөдрийн байдлаар тэр мөч айгүйх бүр ингээд дахиж яг тэр бүр нэр юм уу гэдэг тийм мөч ерөөсөө арай тохиогоогүй байна. Тэгэхээр тэрийг л гэж би бодоод байна. Яа. Энэ үртэл манай Давтагчгүй подкастын маань 17 дугаарыг товчилсан 18 дахь дугаарыг маань сонсон та бүхэнд маш их баярлалаа. Тэгэхээр би ч гэсэн эдит хийж байхдаа харж лээлээ л да. Сонсож байгаад эхний 1 2 3 дугаар болохоор миний яг микрофоноос болоод миний бас анхны төсөөлөл буруу байснаас болоод бас дуу нь одоо миний сүүл оролцогчийн маань чаг бичигдчихсэн байхгүй юу. Тэгэхээр 4 дахь дугаараас ахуулаад ерөөдөө би шинээр микрофон аваад мик аваад хийж эхэлсэн учраас дууны хувьд бол асуудлаа шийдсэн байгаа. Тэгээд дараагийн дугаараас магадгүй асуултаа зөв сонгож асуух ч юм уу яг ийм өмнөх дугааруудаас баг сайжирсан болов уу гэж бас бодож байна. Тэгээд та бүхэн манаас хэрвээ яг анханаас нь эхэлж манай подкастыг сонссон бол бас мэдж байгаах гэж бодож байна. Тэгээд энэ хүртэл төвчээртэй сонсоод бас гинт дуу норж ирж байгаа хэсгүүдээс байж магадгүй энэ бүгдийг манаас төвчээртэй сонсон та бүхэндээ маш их баярлалаа. Тэгэхээр 19 онд манай подкасттай хамт байсан болон анх удаа энэ дугаарыг сонсож байгаа та бүхэндээ ч гэсэн маш их баярлалаа. Ингээд өнгөрсөн онд YouTube болон Castbox, M+ болон SoundCloud гэдэг энэ 4 платформ дээр манай подкаст тавигдаж байгаа. Тэгэхээр энэ дөрөөр бол нийт 13,000 удаа тоглогдсон байна. Тэгэхээр чамлахаар чанга хатаг гэдэг шиг огт сонсоогүй бол биш. Тодорхой хэмжээний байнгын тогтмол сонсогчтой бас болсон байгаа. Сэтгэлүүд бас маш их ингэж ирж ирсэн тодорхой хэмжээнд. Тэгэхээр сэтгэл явуулдаг хүмүүстээ маш их баярлалаа. Тэгээд
урмын тэр сэтгэлдлүүдээр бас хурцлагдаж дараагийн подкастыг хийдэг юм шүү гэж та бүхэндээ хэлмээр байна. Тэгэхээр энэ 13 мянга гэдэг тоог эх жил 130 мянга болохын төлөө миний зүгээс бас чанартай подкаст гаргах гэж хичээх болно. Та бүхэн маань ч гэсэн бас сонсоод бусдтайгаа хуваалцдаг, шеэр хийдэг, бас миний YouTube хуудас болон Facebook пэйжүүдээс за Castbox, Mplus, SoundCloud гэдэг бүгдэн дээр маань бас манай подкастыг дагаж бас дэмжээрэй гэж хүсмээр байна. Ингээд та бүхэндээ шинэ оны минь төргий 2020 онд өөрөөсөө өмнө тавьсан зорилготой хүрээрээ гэж хэлмээр байна. Тэгээд миний удаас дууны удаас баг зэрэг сул яриад байгаа учраас яг одоо шөнийн 2 цаг 24 минут болж байна. Тийм учраас маш сул ярьж байгаа шүү. Энийг манаас ойлгоорой гэж хэлмээр байна. Ингээд энэ хүртэл бидэнтэй хамт байсан маш их баярлалаа. Дараагийн подкастаараа уулзцгаая.